За Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум доллар байгаа. За үүний 97% нь уул уурхай 93% нь уул уурхай бүтээгдэхүүн, 7% нь уул уурхай бус бүтээгдэхүүн байгаа нь л одоо манай эдийн засгийн бас гол сорилт болчиход байна. Цаашид бид энэ уул уурхай бус экспортыг яаж дэмжих үү, яаж эдийн засгаа тэлэх үү гэдэг сорилт бол бидний өмнө бол зүй ёсоор тулгарч байгаа. За тийм ч учраас олон улсын зах зээлийг эрэлхийлэх, шин зах зээлүүдийг нээх явдал бол яах аргагүй чухлаа. Нөгөө талаасаа энэ Евразийн эдийн засгийн холбоотой төр хэлцээр байгуулах асуудал дээр бол би өмнө нь ч гэсэндээ энэ асуудал анх орж ирэхэд удаа дараа энэ болгоомжлонгүй байр суурийг бол илэрхийлж ирсэн. Яагаад вэ гэхлээр яах аргагүй геополитикийн хувьд бол бас онцлог нөхцөл байдалтай байгаа. Тэр утгаараа бол энэ төр хэлцээр цагаа олсон уу юу гэдэг асуудал бол зайлшгүй тулгарч байгаа. За анх бол энэ асуудал бол оны ихээр орж ирсэн байгаа. За тэгээ тэр цаг хугацаанд бол миний хувьд бол ямар байр суурийг илэрхийлж ирсэн бэ гэхлээр за нэгэнтээ ингээд хэлцээр хийхийг зориод явж байгаа бол бэлтгэл ажлуудаа маш сайн хийх хэрэгтэй. Бэлтгэл ажлууд гэдэг нь одоо дотоодын аж ахуй нэгжүүдэд маш сайн мэдээлэлээр хангах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт тэр тээвэр логистикийн дэд бүтэц за тэгээд одоо энэ экспортод бараа нийлүүлэх тэр чадварыг бас эзэмшүүлэх хэрэгтэй. За тэгээд тэр чиглэлээр бэлтгэл ажлаа маш эрт хийж эхлэхгүй бол эн чинь 3 жилийн түр хэлцээр байж байгаа. За тэр хугацаанд бид нар одоо хил нээгдлэл бол асуудлуудаа шийдтсэн шууд бараагаа экспорт нь гаргаж явах ийм нөхцөл байдалтай болох ёстой л гэдгийг бол тухайн үед бол нэлээд их хэлсэн. За тэгсэн чинь одоо сая бол яригдчихэж байгаа зүйлүүд дээр бас ийм ирээдүйн цагдаар яриад байна. Их хурл засгийн газарт бол хэлцээрт гарын үсэг зурх эрхийг аль хавар олгоцсон байгаа шүү дээ. Тэгээ гарын үсэг зурагдсан. За өнөөдөр бол сойрхон батлах шат явж гин. Тэгээд ийм ирээдүйн цагдаар бас яриад баймаргүй байна. Энэ бэлтгэл ажлууд чинь маш их цаг хугацаа авна. Тэгээд энэ иргэдийг аж ахуй нэгжүүдийг мэдээлэлээр хангах явдал бол маш дутмаг байдаг. За тийм ч учраас бид одоо анх Японтой хэлцээр байгуулах үед бол энэ дээр бас маш их алдаанууд гарч ийсэн. Тэрийг ч гэсэндээ тухайн үед хавар бол одоо нэлээд ярьсан. Тэгэхээр энэ бэлтгэл ажлын хүрээнд нийт ялангуяа одоо энэ аж ахуй нэгжүүдийг мэдээллээр хангах, энэ өрсөлдөөнд бэлтгэх, тэр экспорт руу чиглэсэн зүйл дээр энэ худалдаа ажилтны танхим юу хийж байгаа вэ? За төрөөс одоо яг ямар арга хэмжээ авж байгаа вэ? Яг өнөө хүртэл хийсэн ажлаа бас ярмаар байна. Ирээдүйн цаг дээр биш. Тэр хавраас хойш ер нь та бүхэн ямар ажил хийсэн бэ гэдгээ ярмаар байна. Тэгээд лавжи олон нийт хамт мэдээллийн асуудал бол хэд хэдэн уншат арга хэмжээнүүд бол тавигдсан байгаа. Энд бол танхим ба эдийн засгийн хөгжлийн яам нийтдээ бол ойрын хугацаанд хийгдэх 8 зүйлийн мэдээллийн асуудал байгаа. Энэ бол шатараалтай програм гаргацсан байгаа. Энэ дээр бас нэмээд нэг зүйл хэлчихье. Гишүүний тавьж байгаа асуудал зөвлөдөө. Манайх Японд эдийн засгийн түншлэлийн гэрээс 10 жил болж байгаа. Тэгээ сая бол төр хувийн хвшлийн хамтын түншлэлийн форум бас Японд хийгдсэн. Тэгэхэд бол бид нэр өөрсдөө бий болцсон гэрээгээ ашиглах тэр менежментийн асуудал нь өөрөө их дутуу байсан. 10 жилийн өмнө яг гэрээ байгуулах би бас өөрөө тэнд байж таарч ирсэн. Тэгэхээр тэр үеийн 40 Япон мэрэгжилтэн одоо 40-лээ байж байгаа. Тэгэхэд манай гадаад хэрэг худалдааны яам дээр тэр үед 20 хүн бэлдсэн. Өнөөдөр нэг ч хүн байхгүй байгаа. Тэгээ өнөөдөр бол Япон Монголын түншлэлийн яг гэрээн дээр хариуцсан мэрэгжилтийн төрийн тасралтгүй институт ажиллах тэр процесс байхгүй болсон. Манай танхим дээр бол энэ гэрээн дээр аль алин дээр нэг өөрсдийн талаас үйлчилгээний хэсгүүдэд бол оролцдог. Зарим бүлэг хэсэгт. Тэр бол манай танхим дээр тасралтгүй явагдаж байгаа. Энэ 367 төрлийн бараанд уулуурхан гаралтай бараан дотроос нүүрстэй холбоотой ямар нэгэн өөр хүлээсэн зохицуулсан зүйлүүд байхгүй. Энд манай эрсдэл үүсэхгүй гэсэн үг. За нөгөө талаас бусад 5 орны парламентын энэ хэлцээр бас мөн хэлцэгдээд батлагдаад тэгээд харилцсан солилцоод үндсэндээ 2026 оны 8 сард үйл ажиллагаа эхлэх болов. За энэ хугацаанд бид бэлтгэл ажлыг хангах учиртай. Гэрээ сойрхон батлагдаг болохоор бид бас нөгөө мэдээллийн нийгэм томоогүй гаргаж болохгүй байгаа. Бэлтгэл ажил хэрвээ
өнөөдөр ингээд саяхан батлагдсан нөхцөл бид энэ өнгө 8 сар хүртэл бүхний төрлийн бэлтгэл ажлыг хийн. Юу хийх үү гэдгээ тодорхойлцсон. Гол одоо нөгөө Евразийн талтайгаа хийх ажлуудаа тодорхойлоод ямар зүйл дээр ямар хөнгөлөлт, тариф, хоригдсээр мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нэвтрэх бомбтын одоо үйл ажиллагаа хэлбэр шуулах, гормоо уялдуулах, мэдээлэл солилцох гэх мэтийн хийх ажлууд үндсэндээ бэлтгэсэн байна. Тэгэхээр энэ уламж шуурхай ажиллах цаг үнэхээр сайн боломж үүснэ. Нөгөө талаар таны их чухал санал бол дотооддоо бэлтгэл ажлыг улам аж ахуйн нэгжүүдэд дэмжих бодлогыг энэ хүнсний хувьсгал цагаалтыг үргэлжлүүлэх ёстой. Энэ хөтөлбөрүүд маань 28 он бол тэр тууштай ингээ яваад дахин одоо бид нар яг энэ Евразийн гэрээн дээр тулгуурлаад үүсэж байгаа үр дагавар боломжоо тулгуурлаад бид дэмжлэгийн бодлогыг заавал хийж тохиргоо хийж их хурл танилцуулж явах учиртай. Ялангуяа жилийнхаа төлөвлөгөөндөө нийгмийн засаг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөндөө яг энэ таны агуулгаар энэ бодлогыг шигтгэхэд яваад ах хэрэгтэй байна. Тэгээ ингээд бид нарыг энийг дээд зэрэгээр ашиглаж чадвал үнэхээр манай эдийн засгийн бүтцээр аж ахуй нэгжүүд томрох. За тэгээд инфляц, төгрөгийн ханш, валютын нөөцгээд олон төрлийн одоо эерэг үр дагаврууд бол үүснэ. За реэкспорттой холбоотой манайхан мэдээлэл өгөөд гэж эдийн засгийн хөгжлийн төрийн нэрийн бичгийн дараа Батхүү. За Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа төлөв судалгааны төр хэлэлцээрийн бас нэг давуу тал нь бол барааны гарал үүслийг тооцохтой холбогдуулаад илүү боломжуудыг нээж өгсөн байгаа. Дотооддоо үйлдвэрлэж байгаа цав баглаа боодлын тооцогдох хэмжээ бол харьцангуй давуу талтай байгаа. Дээр нь энэ эдгээр улсуудаас орж ирсэн бараа материалыг ашиглаад Монголд үйлдвэрлэл явуулаад буцаагаад эдгээр орнууд руу экспорт хийхэд энэ дотоодын Монголын талын гарал үүслээр тооцогдох бас нэг давуу тал байгаа. За тэгээд дээр нь түрүүнд урьдчилан таны мод материалтай холбоотой импортын асуудал дээр ямар нэг хориг саад байхгүй. Энэ хэлэлцээрийн агуулга нь бол хоёр талын хоорондын худалдааны асуудал байгаа. Транзит дээр бус улс орнуудын их худалдаанд ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээлт байхгүй байна. Тэгэхээр энэ ирээдүйн цаг дээр ярих биш, яг одооноос ахуулаад энэ иргэдэд мэдээлжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх чадварчуулах энэ ажлыг бол одоо манай танхим бөгөөд одоо бусад бизнесийн холбоотууд маш сайн ажиллах хэрэгтэй байгаад байна. Эс бөгөөс бид нар бэлтгэлгүй суужгаад нөгөө 3 жилийнхаа хугацааг өнгөрөөгөөд дахиад яг нөгөө Япон шиг юм болох магадaltaй гэж хараад байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол одоо маш яралтай зохион байгуулалтанд орох хэрэгтэй харагдаж байна. Их баярсаа. Энд ашрамд бас нэг зүйлийг хэлэх гэж байгаа нь Европын холбоотой манайх бас GSP Plus гэдэг хөнгөлөлттэй тарифын хэлцээртэй байгаад байгаа. Зарим барааны зүйл анги дээр бол одоо бас нөө хэлцээрийн хугацаа дуусж байгаа гэсэн ойлголттой байгаа. Энэ тал дээр бас ямар ажлууд хийгдэж байгаа вэ гэдэг нэг асуулт байна. Тэгээ Европын холбоороо ч гэсэндээ бид нар ийм уулуурхайн бус экспортыг нэмэгдүүлэх тал дээр бол маш их анхааралтай бас ажиллах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр одоо байгаа одоо зурагдцсан одоо За энэ дэрийн 4-р микрофон лавжууд. Үед бол яг 7200 бараа бүтээгдэхүүний biz хийжсэн. Гэхдээ яг тэр үеийн цаг хугацаанд манай аж ахуйн нэгжүүд Европын дээр стандарт юг хангах тийм бараа материал үйлдвэрлэх болцоо бага байсан. Одоо бол энийг манайх ялангуяа тэр ноолуур, арьс шир, зарим нэг төрлөөрөө бол хангаж байгаа. Жишээ сая бол Итали улсад хийсэн айлчил дээр бол манай яг Итали улстай хийж байгаа бизнес худалдааны харилцаа ер нь 60-40 байгаа шүү дээ. Энэ бол маш амжилттай явагдаж байгаа. Гэхдээ энэ бол ноолуур манай арьс ширэн дээр байгаа шүү. Гэхдээ бидний өөрийн бас бэлтгэл талаас манай аж ахуйн нэгжүүд тэнхэрх ялангуяа түрүүн хэд хэдэн гишүүнээ тавьж яасан татварын бодлогоор төрийн бодлогод байх хэрэгтэй. Нөгөө талаас энэ гэрээ одоо үзэглэлээ гэхэд бид нар миний бол одоо танхимын ерөнхийдөө хамгийн хайж байгаа асуудал бол санхүүгийн төлбөр тооцооны асуудал байгаа. Энэ бол гэрээнд тусгаагүй. Өнөөдөр бол яг энэ улсуудаа ялангуяа Оросын холбооны улстай энэ санхүүгийн төлбөр тооцооны асуудлыг Монгол За энэ 367 бараа орж ирнэ. Үүний 230 төрлийн бараа нь хүнд аж үйлдвэрлэлийн бараа байна. Буюу манад үйлдвэрлэдэг машин тоног тохирон сэлбэг хэрэгсэл эрчим хүчний тоног төхөөрөмжнэд ажлууд байна. Хүнсний 94 төрлийн бараа байна. За энэ мөн адилхан импортоос өнөөдөр манай дотоод нэлээд хамааралтай. Импортын хамаарал ихтэй болохоор инфляцид тодорхой хэмжээнд дандаа сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа энэ бараануудыг оруулсан дотооддоо үйлдвэрлэдэг. Дотооддоо тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг бараануудаа бид нар
хилцлийн явцад нийт 23 төрлийн барааг гаргаж ирээд бид харилцан тохиролцсон. За хөнгөн үйлдвэрийн буюу энэ химийн үйлдвэрлэлийн 43 ширхэг бараа, нөгөө тесрэх бодис, бордоо, антибиотик, малын вакцин буюу манад бас гол одоо үйлдвэрлэл явуулахад гол орц болдог энэ бараануудаа бид бас Шүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгээр Батхүү. Тэгэхээр таны дурдсан тийм бэлтгэл ажлын төлөвлөгөө, аж ахуйн нэгжүүд зориулсан дотоодын төлөвлөгөө бас боловсруулсан байгаа. Яг одоо энд би гартаа өрөө байж байна. 11 бүлгээр 95 арга хэмжээг ямар байгуул үндсэн хариуцагч байх вэ? Хамтран хариуцагч хэн байх вэ? Ямар үр дүн гарах вэ гэдэг тал дээр эзэнтэй ингэ төлөвлөгөө гаргацсан байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө талаар боловсруулах явцдаа яг энэ Евразийн эдийн засгийн холбооны зах зээл рүү бодиттой экспорт хийж үтсэн, худалдаа хийж үтсэн 70 аж ахуйн нэгжтэй нэг бүрчлэн энэ саналыг нь авч тусгасан. Ирэх нэгдэх өдрөөс энэ ажлын хэсэг маань үргэлжлэж ажиллаад эдгээр аж ахуйн нэгжүүдтэй бас энэ гаргасан төлөвлөгөөнөө яаж ашиглах уу гэдэг талаар үргэлжлүүлж ажиллана. За бас түрүүн сайд дурдж ирсэн сая Эрхүү хотод болсон бүс нутгийн хамтын ажиллагааны анх дахь чуулга уулзалтын үеэр хилцээний нөгөө талын бас холбогдох сайдтай уулзалт хийгээд хоёр талын хамтарсан төлөвлөгөө боловсруулад хоёр улс За нэмж 1 минут тодруулъя. нөгөө талын айлын талын холбогдох эрх үхий байгууллагууд, гайлын байгууллага, хорио сэрийн байгууллага, малын эмнэлгийн байгууллага гэд холбогдох бүх байгууллагатай яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр хамтарсан төлөвлөгөө гаргуулахад тохироод 2-7 гарангууд 2-7 хоног тутам захимаар айлын талтай энэ асуудлаа ярилцаж, эзэмжүүлж хэрэгжүүлэхэд тохирсон байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас биднээс арга хэмжээ аваад бэлдээд эхлүүлсэн байгаа.